өдрийн жуулганаар дараах 9 асуудлыг хэлэлцэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүрийг явуулна. Бид нар нөгөө машин зохицуулна гэдэг одоо Улаанбаатар хот одоо скутер дугуй за явган хүний урсгалыг хүртэл нэ зохицуулах юм зайлшгүй шаардлага бол байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол үр дагавар нь яг одоо мопед яаж явдаг байсан яг тэр зарчмаар цахилгаан скутер явах юм аа. Стандарт гэдэг зүйлийг л сайн дагаж мөрдүүлэхгүй бол манайд ч одоо ер нь төр байгаа байхгүй нь мэддэхгүй нэрэгдийнхаа зорчиж байгаа зам, явган хүний зам, дугуйн зам энтрийг одоо яг стандартын дагуу болгох асуудал ерөөсөө маш хойрог байгаагаас энэ асуудал үүсээд байгаа. Энэ хуулийн төсөл дээр бол ерөөсөө скутерийг зорчих хэсгээр явуулна, явган хүний замаар явуулахгүй гэдэг ийм хуулийн төсөл байгаа. Зориултын зам байхгүй бол автозамын хажуу хөвөөгөр явна гэж байна. Өнөөдөр манай энэ гол гудамжнууд Улаанбаатарын замыг чи хажуу хөвөөгөр тийм скутер явах, мопед явах зам байхгүй байгаа шүү дээ. Тэр дугуйн зам хангалттай болтол ямар ч байсан 18 наснаас дээш иргэн энэ цахилгаан скутер, мопедыг унж авт замын хөдөлгөөнд оролцсноо гэдэг энэ насны хязгаарыг дээшлүүлж өгсөн байгаа. Замын бүтэц муу, нийслэл хот угаасаа төлөвлөлт муу, төсвийг батлах энэ замтай болох асуудлыг одоо хууль батлагдсан цагаас эхлүүлэн нэхэж шаардаж ажиллах болно гэдгийг бас энэ хэлхийг хүсэж байна. Зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалт явуулж дууслаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эзэслэн батлах бэлтгэл хангуулахаар хууль зүйн байнга орж илжүүллээ.